Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тангара үүрэх ёслолд тэргүүн хатагтаа Мелана Трампын өмссөн хувцас олонний анхааралд өртөж, улс төр судлаачид өөрсдийн өнцгөөс юуг илэрхийлэх гэж оролцсон бэ гэдгийг тайлбарлацгааж байна. Тэгвэл тэргүүн хатагтай гэж хэхэн бэ? Түүний нийгэмд үзүүлэх нөлөөлөл хийдэг ажлынхаа тухай тайлбарлаж өгье. Уг нэршил Америкийн нэгдсэн улсаас гаралтай бөгөөд 1838 онд Сент Джонсбури, Каледониан сонинд гарсан нийтлэл анх удаа дурдсан байдаг. Үүний дараа Америкийн нэгдсэн улсын хамгийн анхны ерөнхийлөгч болох Жорж Вашингтоны гэргийн Мартаг хатагтаа Вашингтон гэж хүндэтгэж дууддаг байсан ба Leslie's Illustrated Newspaper түүнийг тодорхойлохдоо цагаан ордны тэргүүн хатагтай гэсэн нэр томьёог ашигласнаар олон нийтийн дунд энэхүү ойлголт түгсэн. Тэгвэл тэргүүн хатагтай нар ямар үүрэгтэй вэ? Ерөнхийлөгчөөс ялгаатай тэргүүн хатагтай үүргийг үндсэн хуульд тусгаагүй байдаг ч ерөнхийлөгчийн гэргийн албан ёсоор тухайн улсын тэргүүн хатагтай болдог. Харин эмэгтэй ерөнхийлөгчтэй байвал түүний нөхрийг First Man буюу тэргүүн ноёнтон гэж нэрлэдэг ба үүрэг нь тэргүүн хатагтай нарын шиг тодорхой байдаггүй ч ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах тохиолдлууд бий. Тэгвэл дэлхийн дахинд тэргүүн хатагтай үүрэг нь тухайн орны соёл, улс төр, нийгмийн нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй байдаг. Гэсэн ч эдгээр ялгааг үл харгалзан тэргүүн хатагтаа нар олон нийтийн санаа бодлыг түлхшүүлэх, нийгмийн асуудлыг дэмжих, ерөнхийлөгчийн улс төрийн дүр төрхийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь Мишель Обама тэргүүн хатагтай ах үедээ Let's Move хөтөлбөрийг өрнүүлж, охидын боловсролыг дэмжих, хүүхдийн тархалтай тэмцэх ажлуудыг хийсэн бол бүгд найрамдах Хятад ард улсын тэргүүн хатагтай Пен Люан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүрье дохын эсрэг сайн санааны элчээр ажиллаж, дохоос урьдчилан сэргийлэх хамгаалах талаар мэдлэг олох кампанид ажлуудыг хийжээ. Харин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гён Хи амьтдын эрхийг хамгаалах тэр дундаа нохоо махны хэрэглээг зогсооход чиглэсэн ажлуудаараа олон нийтэд танигдсан байдаг. Үүнээс гадна тэргүүн хатагтай нар ерөнхийлөгчийн оролцсон дээд хэмжээний уулзалт, айлчлалын үеэр эх орноо төлөөлөн оролцох, хүлээн авалт зохион байгуулах, сонгуулийн кампанид ажилд оролцох зэргийг хийж гүйцэтгэдэг. Мөн тэргүүн хатагтай нар тэргүүн хатагтай болохоос өмнө хийж исэн ажлаа дуусгар болгож илүү өргөн цар хүрээтэй хүмүүнлэгийн ажлуудад оролцдогч энэхүү тогтсон ойлголтыг Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай асан Жил Байден багшийн ажлаа давхар үргэлжлүүлэн хийх сонголтоороо өөрчилсөн. Энэ мэтчлийн шийдвэрүүдээрээ тэргүүн хатагтай нар нийгэм тогтсон гендрийн хэвшмэл ойлголтын эсрэг бодит жишээ болох нь бий. Тэгвэл тэргүүн хатагтай нар хүмүүнлэгийн ажилд яагаад ингэж идэвхтэй оролцдог вэ? Нийтдүгээрт хэвлэл мэдээлэл тэдний үйл хэргийг онцгойлон анхаардаг ба олон нийтийн дунд ч энэ төрлийн үйл ажиллагааны хүлээлт үүссэн байдаг. Хоёрдугаарт тэргүүн хатагтай нар улс төрийн ширүүн өрсөлдөөнтэй дүр төрхийг зөөлрүүлж ард иргэдэд илүү ойр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхэд тусалдаг. Нэг ёсондоо тэднийг зөөлөн хүчний дипломатууд гэж нэрлэдэг. Бичлэгийнхэнд дурдсанаар тэргүүн хатагтай нарын хувцаслалт эмэгтэйчүүдийн загварын чиг хандлагыг тодорхойлоод зогсохгүй улс төрийн томоохон мессежүүдийг ч өгдөг. Жишээ нь Хиллари Клинтон Америкийн нэгдсэн улсын сонгуульд нэр дэвшсэн анхны тэргүүн хатагтай болсон ба энэ үеэрээ банзал бус өмд өмсөж байсан нь эрэгтэйчүүдтэй энэ зэрэгцэн өрсөлдөж чадна гэсэн санааг илэрхийлж байсан бол Мелана Трампын тангар үүрэх ёслолын хувцалтыг цэргийн хэм маягийг шингээж хуйг дуулгаар хамгаалалт босгосон мэт харагдаж байна гэж тайлбарласан байдаг. Түүний нүдэ хаасан малгайг олон эрхмүүд ард түмнээсээ хэтэрхий хөндөй байна хэмээн шүүмжилсэн юм. Манай улсын хувьд анхны ерөнхийлөгч Очир хотын үеэс хойш өнөөдрийн хүртэл 4 тэргүүн хатагтай нүрийг үзсэн бөгөөд олон улсын жишгээ даган хүмүүнлэгийн сан зэргийг байгуулан ажилласан байдаг. Тэгвэл манай улсын одоогийн тэргүүн хатагтай болор цэцэг тэргүүн хатагтай авах хугацаанд ямар ажлуудыг хийж эхлүүлэх бол?